Яарах хэрэггүй бид нар юу хэлж байгаа юм бэ гэх юм бол алтны компаниуд ингээ сайхан навс унаа хямдраа. Тэгээд бид нар ингээд шорт орцсон байгаа хувьцаануудыг зараад баг зэрэгт ашигтай гарах юм бол сайн. Тэгээд буцаагаад алтны компани руу шилжээд тэгээд тэндээ хэдүүлээ дахиад 20 30 40% ашигыг авах гэж оролдож үзэн шүү. Герман Берлин амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50% хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. Оройн мэд хөрөнгө оруулагч нараа. За, хөрөнгөний зах зээл дээр юу болж байгаа юм бэ? Tesla саяхан орлогын тайлан майланга танилцуулаад юу болсон бэ гэх юм бол жоохон унсан хаалтан унсан бэ гэх юм бол $417 хүртэл унаад тэгээд буцаага камбак хийсэн. За хэдүүлээ 21-нд жоохон уучлаарай. $442 дээр хэдүүлээ жоохон нэмж авсан. Одоогийн байдлаараа тэ $3 өссөн байна. Сая жоохон унлаа. Гэхдээ ерөөхдөө маш хүчтэй буцаагаад босч ирлээ. Тэгээ юу болж байна гэх юм бол энд ер нь бол sideways consolidation явж байгаа. Энерги цуглуулж байгаа энэ үеэр ч гэсэн ер нь бас нэг consolidation явсан gap up. Тэгээ одоо энэ ингээл дээшээ доош савлаад дараагийн хөдөлгөөндөө ерөөхдөө энерги бэлдэж байгаа. Нэг бол доош явж магадгүй, нэг бол дээшээ явах магадaltaй. Миний тамг юу юм бэ гэх юм бол те Tesla гиг ерөөхдөө аваад хадгалаад дараад байх ёстой. Гэхдээ нэг юмыг бас сайн ойлгож авах хэрэгтэй. Tesla ерөөхдөө маш удаан одоо ингээд sideways consolidation явж байгаа та харж байгаа юм бол те. Одоо хэдэн жил болж байна. Ер нь бол 21 оны оргил цэг дээр худалдаж авсан хүн өнөөдөр хүртэл ер нь Tesla дээр сүртэй ашиг хийгээгүй. Энэ хугацаанд юу болсон бэ гэх юм бол автомашины борлуулалт таамгийн дагуу ер нь бол явсангүй. За, Tesla Energy ерөөхдөө гайгүй болоод сонгуулийн сайн мэдээ гарч ирээд ерөөхдөө pop хийсэн. Тэгээ буцаагаад жоохон буурж байгаа. Гэхдээ нэг тренд лайн харагдаж байна тийм ээ. Ёроол нь хаана байсан бэ гэх юм бол 24 оны 5 сард тэрнээс хойш ерөөхдөө ингээд могоош ингээд дээшээ явж байгаа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол Tesla-гийн эрчим хүчний бизнес, батарейны бизнес аягүй сайн явж байгаа. Сая ашигт ажиллагаар тэрбум доллар нэмсэн. 4 тэрбум долларын мөнгө өөрсгөл сайн гарсан. Тийм учраас Tesla дээр хэдүүлэнд одоохондоо санаа зовох юм байхгүй. За дараагийн хувьцаа хэдүүлээ Oscar Health-ыг харцгаая. Сараар нь харах юм бол бас нэлээд удаан хугацаагаар sideways consolidation явж байгаа. Одоогийн байдлаараа нэг жижигхэн uptrend дотор явж байгаа. Daily chart руу буцаагаад орох юм бол өчтөр бараг нэг жижигхэн fake out trend break хийх гэж үзсэн байна. Хэдүүлээ ерөөхдөө энэ харах хэвээр. Гэхдээ өнөөдөр өөрөө хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол ер нь бол энэ trend line-ны ёроолт нь хүрсэн байгаа юм чинь өнөөдөр хэдүүлээ TLT-гаас баг зэрэг зараад Oscar Health руу хөрөнгө олт хийшүү. Гэхдээ ихээр хийхгүй 1-2% хийшүү. За тэгээд алуу ороод үзэх юм бол ер нь бол downtrend ерөөхдөө correction болж дуусаагүй тий. Ерөөхдөө юу болдгийг бэ гэх юм бол dead cat bounce болдог. Одоо ер нь бол уналт яаж бий болдгийг бэ гэх юм бол яг гин тарагч тий. Up down буцаага жоохон амсгаа авч ий тэгээд дахиад доош явахгүй тий. Энэ A B C гэсэн ерөөхдөө correction хөдөлгөөн явж байгаа. Тэгээ бид нэр дүнгэж одоо нэг дээр явж байгаа. Тэгээд дахиад жоохон доошоо унах магадлал байгаа. Support хаана явж байгаа юм бэ гэвэл өмнө хэлж ирсэн энд нэлийн хүчтэй support байна. Энэ uptrend line байгаа. Энийг цогч магадгүй. Эсвэл юу болох магадaltaй юм бэ гэх юм бол эх 7 оны ихээр нэг жоохон fake out болоод тэгээд буцаагаад өсөлтөө эсвэл ядаж sideways consolidation-а үргэлжлүүлэх магадaltaй. Гэхдээ яагаад Duolingo нэмж авахгүй байгаа юм бэ? Яагаад Oscar Health-ыг нэмж авахгүй байгаа юм бэ? Яагаад Hims and Hers, Robinhood гэх мэт чинь багцаасаа тодорхой хэмжээгээр хассан байгаа юм бэ гэх юм бол энэ худалдааны дайн буцаагаад эхлэх гээд ах шиг байна. Орос дээр дахиад шинэ санкц тавьсан. Энэтхчүүд яаж юм? 2-7 оны дараа Donald Trump, Xi Jinping уулзах ёстой гэж юм. Гэхдээ хятадууд буулт хийхгүй байх шиг байна. Тэгээд ерөөхдөө ширүүцэх магадлал өндөртэй. Тийм учраас ер нь бол хэдүүлээ алтны уурхайн компаниудаас салаагүй. Тэгээд юу бол магадaltaй юм бэ гэх юм бол хувьцаанууд ерөөхдөө буух магадлал бол байгаа. Хувьцаанууд тэрчтэй ингээд буураад эхлэх юм бол за ёо
харамсалтай юм юу юм бэ гэх юм бол алтны уурхай компани бас яг адилхан үр дүнд хүрчдэг байхгүй юу? Тийм учраас дараа нь хэдүүл яах магадaltaй юм бэ гэх юм бол хувьцааны зах зээл уналттай байх юм бол хэдүүл юу их юм бэ гэх юм бол алтны уурхай дээрээ сүртэй ихээр авахгүй хэдүүл юу их юм бэ гэх юм бол зүгээр энэ алтны ETF авч болно. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей, GLD авч болно. Алтны компаниас хамаагүй удаан хөдөлдөг. Гэхдээ энэ бол хамгийн муу кейс шүү. Миний таамаг юу юм бэ гэх юм бол тийм хувьцаанууд нь жоохон унах магадaltaй алтны уурхаанууд дээр хувь жоохон нэмэн. Гэхдээ хэдүүлээ дийлэх мөнгөө алтгүй нэмээд орох юм бол ерөөхдөө энэ алттай холбоотой ETF шууд тэр алтын шууд одоо өнөд цаасаар дамжуулаад худалдаж авна шүү. За Core Mining хэдүүлээ харцгаая. Та харж байгаа юм бол uptrend line-ыг цогцсон. Окей. Цогсон. Та харж байна те. Цогчлоо. Одоо uptrend line ерөөхдөө буцаагаад resistance болсон. Өчтөр. Тэгээ pre-market дээр одоо ерөөхдөө унтсан байгаа та харж байгаа юм бол тэгээ pre-market дээр $17.92 дээрээ одоо явж байгаа. Тийм учраас ерөөхдөө энэ uptrend line одоо ерөөхдөө invalid болсон байгаа. Тийм учраас хэдүүлээ Core Mining дээр шинэ formation харах ёстой. Өмнө бас ярьж ирсэн. За 6 хоногийн дараа тайлангаа танилцуулах юм байна. Тэрэндээ хэдүүлээ бэлэн байна шүү. Яаж магадгүй дахиад нэг 6 candle гэдэг чинь ерөөхдөө нэг сайхан sideways consolidation яваад алтны ханш жоохон тогтворчоод тухайд хөрөнгөний зах зээл бас гайг болоод ирээд S&P 500 QQQ гих мэтчлэн алтны ханш өсөлттэй тэгэх юм бол хэдүүлээ Core Mining-ийн call option нэлээд богино хугацааны call option аа шүү. Тэрнээ та зүгээр бэлэн байгаарай. За өөр манай Hecla Mining ер нь бол та харж байгаа юм бол Core Mining-тэй ерөөхдөө яг адилхан uptrend line-ыг цогсон retest хийсэн буцаага failдсан одоо $12 дээр явж байгаа. Ola Mining дээр ерөөхдөө бас яг адилхан зураг харагдаж байгаа. Тэ та харж байгаа юм бол гэхдээ Ola Mining дээр нэг сайн юм юу юм бэ гэх юм бол энэ trend line энэ бол support болж чадсан. Одоо ерөөхдөө савлгаа нь ерөөхдөө дуусж байна. Ola Mining-ийн earnings 18 хоногийн дараа гарна. Earnings beat болох магадлал маш өндөртэй. Та харж байгаа юм бол ерөөхдөө өмнөх улирал тэ 20 цент гарсан. Одоо хүмүүс юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол 21. Гэтэ энийг давуулан биелүүлэх магадлал маш өндөртэй учраас ер нь call option хийх юм бол авах юм бол энэ Ola Mining ерөөхдөө яг тохиромжтой байх магадлал өндөртэй яагаад гэх юм бол 14 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулах учраас. За өчтөр юу болсон бэ гэх юм бол манай нефтний компаниудын хувьцаа хөөрхөн өссөн. Юу болсон бэ гэх юм бол та харж байна. 2021 энэ аваар ерөөхдөө нөгөө нефтний үн ханш бураад тэгэл гинт ер нь бол 1 2 3 хоног дараалан ногоон candleтай ерөөхдөө нефтний зах зээл дээр нь одоо ер нь хавар тохиолдолтой. Тэгээд энэ triangle wedge шийдлөө ерөөхдөө явах гал байна. Ягаад өссөн бэ гэх юм бол тэ нефтний компани санкц тавьсан дэлхийн нефтний зах зээл дээр одоо нийлүүлэлт нь буурж байгаа. Ягаад гэх юм бол Оросууд одоо шин ерөөхдөө санкцыг тойруулах аргыг олох хэрэгтэй. Тэр зүгээр цаг хугацааны асуудал. Тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол жоохон breakout хийх магадaltaй retest хийгээд тэгээд өргөжлүүлээд явахын хэдүүл харцгаа. Хизээ нэгэн цагт энэ triangle ерөөхдөө шийдэгдэн. Нэг бол доошоо, нэг бол дээшээ тэрийгэ хэдүүлээ зүгээр 50 хүлээх хэрэгтэй байгаа. Окей. Өөр юу арах хэрэгтэй юм бэ гэх юм бол өмнө S&P 500 дээр хэдүүлээ би юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ томоохон уналтын candle байсан. Та энд харж байна те. Энийг бас 3-4-д ярьж байна. Энэ candle энэ дотор ингээ арилжаалагдчих байсан хэрнээ ерөөхдөө сая fake out болоод
тий uptrend line-ыг эвдээд буцаага дээш нь гараад сая ерөөхдөө дээгүүр нь хаалт хийгээд тренд line-ыг буцаагаад баталгааж uuсан. Окей. Тийм учраас одоо юу хэлж болох юм бэ гэх юм бол энэ тренд line хүчтэй хэвээрээ байгаа. Тийм учраас энэ яах магадaltaй бэ гэх юм бол S&P 500 өргөжлүүлээд өсөх магадaltaй. Окей. Тийм юм гараад ирэх юм бол манай Oscar Health гих мэдчлэн ерөөхдөө өргөжлүүлээд өснө. Тэгээ хэдүүлээ Robinhood гих мэдчлэн Tesla, Duolingo гих мэдчин компаниудыг багц дотор нэмэх ёстой юу үгүй юу? Хэдүүлээ ерөөхдөө эх 7 хоногийн нэгт 2 дахьд шийдэн шүү. За яа. Өмнө нь бол энэ маш bearish байна гэсэн ерөөхдөө унах хандлагатай байна гэсэн эсрэгээр хөдөлсөн. Тийм учраас хэдүүлээ окей буруу юм харсан байна. Таамаг буруу байлаа. Одоо ерөөхдөө таамагуудаа засаад энэний дагуу ерөөхдөө хэдүүлээ хөрөнгө олт хийх ёстой. За дараагийн хувьцаа манай мөнхийн зовлон IonQ саяхан айгүй хөөрхөн ашигтай манай IonZ-гийн short position бараг 30-40% ашигтай байсан юм бол Америкийн засгийн газар нэг стратегийн хөрөнгө олт 10 сая доллараар хийн мэн гээд ерөөхдөө жоохон өсөлт үзүүлсэн IonZ руу орох юм бол манай entry price $3.59 дээр байсан бол одоо $3.50 60 зарим нь 70-аар орсон байлээ. Би өөрөө $3.59 орсон. Одоо ерөөхдөө нээлтийн үн ханшнаасаа аль дээгүүр явж байгаа юм байна. Хэдүүлээ хизээ орсон бэ гэх юм бол 21-ний үеэр үгүй тэрнээс өмнө орсон. Сайхан өсөлттэй байсан бараг $5 гарсан байсан. Буцаагаад унаад гэхдээ ерөөхдөө IonZ Ёроолтоо хүрсэн байх магадлал маш өндөртэй. Гэхдээ бид нар баш багаар ийшээ орцсон байгаа яагаад гэх юм бол юмыг яаж мэдэх вэ? Donald Trump ер нь бол insider trading гэсэн үгтэй цагаан ордон дотор хэдэн хүмүүс call option аваад хөрөнгөний зах зээлийг манипуляц хийж байгаа. Хамгийн тодорхой хаана харагдж байгаа юм бэ гэх юм бол Rigetti Computing бас засгийн газараас тусламж авч мавал ерөөхдөө бас манай Rigetti-гийн short position нэлээд juicy ашигтай явж исэн бол саяхан нэг жоохон дээшээ пуужинсан. Гэхдээ ингээ урт хугацаагаар харах юм бол downtrend line хിവэрэ энэ Америкийн тэр засгийн газар RGTZ бид нар ерөөхдөө энэгээр орсон таад харж байгаа юм бол хэдүүлээ хөөрхөн ашигтай явж исэн чи pat гэд буцаага доошо бүр ингээ доошо унсан. Манай entry price хэд дээр байгаа юм бэ гэх юм бол энэ RGTZ дээр бол $13.75 жоохон дээгүүр юм байна. Тэгээ хэдүүлээ нэг хэсэгтээ бүр $20 руу хүрсэн байсан харамсалтай тухайд хэдүүлээ хаалт хийгээгүй яагаад гэх юм бол өшөө явах магадaltaй гэж бодож ирсэн байхгүй юу. Гэхдээ дундуур нь ерөөхдөө Америкийн засгийн газар дундуур орсон. За S&P 500 буюу QQQ Nasdaq ерөөхдөө яг адилхан зурагтай байгаа. Таад нь харж байгаа юм бол uptrend line-ыг ерөөхдөө баталгаажуулсан бас энд таад нь харж байгаа юм бол энд ер нь uptrend line ерөөхдөө хүчнтэй хэвээрээ Dow Jones дээр бас яг адилхан зураг харагдаж байна. Сая ингээд ундгуун тэгээд нөгөө хятад методын асуудал байгаа, Орос Украины юм байгаа гих мэдчлэн энэ үедээ ерөөхдөө трендийг эвдлээгүй гэдэг чинь Америк хөрөнгөний зах зээл маш их хэмжээний хүч үзүүлж байгаа байхгүй. Айгу resilient байж талаа, айгу strong байла. Тэ. За тэгээ манай нефтний компаниудын хувьцаа сайхан өслөө. Одоо нөгөө Valora Energy тэ сайхан ерөнхийдөө нэлээд уналттай байсан бол pop хийсэн нөгөө Petrotal Corporation TSX дээр хэдүүлээ авлаа. Бас таад нь харж байгаа юм бол ингээл сайхан өсөөл. Энэ Petrotal Тэгээ 62 цент дээр хэдүүлээ авсан байна. Одоо 67 дээр явж байгаа. Тэгээ Petrotal мөн буруу арсан гэж бодсон чинь. Тэгээ энэ хувьцаа ерөнхийдөө 200 day moving average-аас дээгүүр гарцсан байна. Тэгээд нефтийн үн хааш ингээд дээшээ өсөөл явах юм бол хэдүүлээ тэгээ магадгүй 70 мал 80 цент дээрээ жоохон ашиг авах магадaltaй хэдүүлээ 50 хүлээцгээ ер нь таад харж байгаа юм бол баг зэрэг нефт хөдөлчих юм бол энэ компаниуд ерөөхдөө нэлээд хүчтэй дээшээ доошоо савлж байгаа юм байна. TLT хэдүүлээ харцгаая удаан хөдөлдөг нэг сүртэй савлгаа
ерөөхдөө байхгүй uptrend ерөөхдөө дотор хിവэрэл байна. Таад нь харж байгаа юм бол энэгээр ингээд дэшээ явж лээ. Энэ дээр хэдүүлээ зүгээр 50 хүлээх хэрэгтэй. Энд ерөөхдөө зүгээр аюулгүй маш бага хэмжээний ашиг өгөх мөнгөний зогсоол. Тэгээд TLT рүү оруулсан мөнгөө бага зэргийн өсөлтөд гарч чадах юм бол сайн. Тэгээд дараа нь хэдүүлээ ямар байгаа юм бэ гэх юм бол буцаагаад алт мөнгө гэх мэт чинь тиймэрхүү төрлийн хөрөнгө олт хийх гэж байгаа. За BITI бид нэр бага зэргийн манай багцсан 2.5%-аар ерөөхдөө биткойныг шорт хийсэн манай entry price хэд дээр байсан бэ гэх юм бол $18.90 одоогийн байдлаар 18.76 дээр байна. Тийм учраас бас энэ дээрээ сүртэй томоохон хөдөлгөөн байхгүй. Гэхдээ та харж байгаа юм бол энэ 200 day moving average-ийн slope ерөөхдөө ингээд аажмаажмаараа ингэж байна. Тэгээд магадгүй энэ ингээ хөөрхөн дэшээ явах ерөөхдөө потенциал байгаа. Өнөөдөр тий түрүүн хэлсэн бид нэр TLT-гаас баг зэрэг зараад Oscar Health оруулна. Их хэмжээгээр яахгүй. Яг гэх юм бол энэ хөрөнгөний зах зээл Nasdaq, S&P 500, Dow Jones хүч үзүүлсэн хэрнээ за яа. Хүч үзүүлсэн ч за яа. Таад харж байгаа юм бол энэ Dow Jones Transportation Index айгу муухай харагдаж байна. Тэ? Юу болсон бэ гэх юм бол энэ тренд лайн өмнө та харж исэн. Ерөөхдөө нэг жижигхэн тренд лайн дотор явж исэн. Тренд лайныг цөмлөөд дахиад цөмлөөд fake out хийгээд тэгээд ерөнхийдөө одоо буцаагаад явж байна. Dow Jones Transportation юу юм бэ гэх юм бол Америк дотоодын барааны эрэлт тэ бараа агаас бэлүү зүүж байгаа худалдаа жижиглэнгийн худалдаа арт иргэдийн худалдаа авах чадвар энэ дээр явж байгаа. Тэгэхээр юу харж байна гэх юм бол энэ чартыг эргүүлчих юм бол заяа ер нь бол нэлээ одоо top formation харагдаж байгаа. Тэгээд хэдүүлээ энэ дээр болгоомжтой байх хэрэгтэй тий. Ер нь бол хизээ нэгэн цагт энэ bull market дуусна, correction орж ирнэ. Тэгээд магадгүй энэ удаа. Гэхдээ хэдүүлээ мэдэхгүй өнгөрсөн хартаад харж байгаа бол өнгөрсөн оны сүүлээр transportation index 17 дээр байсан бол бүр 12,000 руу унаад тэгэл одоо ингээд дахиад нэг жижигхэн correction орж байгаа шиг байна. Сараар ингээд харж үзэх юм бол тий бараг нэг тэг ингээд uptrend дотор жижигхэн uptrend ингээд энд харагдаж байна л да. Гэхдээ тэг хэдүүлээ ингээд 200 хоногийн moving average нь буурж байна. 200 weekly moving average нь бас буурж байна. Тийм учраас энэ Dow Jones Transportation Index юу юм бэ гэх юм бол Америкийн эдийн засгийн эрүүл мэндийн байдлыг илэрхийлдэг. Тэгээд ерөөхдөө үзүүлэлтүүд нь тийм гоё харагдахгүй байгаа учраас хэдүүлээ болгоомжтой байх ёстой шүү. За тэгээд өнөөдөр нэг жижигхэн харилцаа хийн бусад юм дээр хэдүүлээ зүгээр харах ёстой. Энэ 7 хоног ерөөхдөө нэг сүртэй акшн болоогүй. Дахиад хэдүүлээ ашигтай үеэр нь алтны корпорациудаас зарсан. Одоо нэг яарах хэрэггүй. Бид нар юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол алтны компаниуд ингээ сайхан навс унаад хямдраад тэгээд бид нар ингээд хажуу тийшээ тавьсан шорт орцсон байгаа хувьцаануудыг зараад баг зэрэг ашигтай гарах юм бол сайн. Тэгээд буцаагаад алтны компани руу шилжээд тэгээд тэндээ хэдүүлээ дахиад 20 30 40% ашигыг авах гэж орлож үзэн шүү. Тэгээд дундуур нь манай энэ хоёр quantum хувьцааны short, манай биткойны жижигхэн short, манай TLT ерөөхдөө нэлийн defensive позициуд, тэгээд хажуугаар нь манай нефтийн позиц гайг ашиг өгч юм бол тэгээд бид нар маш happy дараагийн алтны bull market-ийн run дээр дахиад хөөрхөн ашиг хийж нэ. За 5 дахь өдөр тэгээд нэг пивгаараа амралтын өдрүүдээр сайхан өнгөрүүлээрээ би одоо Герман явлаа. Тэгээд дараагийн хагасаа өдөр 11 сарын 1-нд Германд сургууль болох гэж байгаа шүү. Тэгээд тэрний тухай мэдээлэл бүртгүүлэх линк гих мэтчлэн байгаа. Тэгээд болцоо 50 хүний суудал байгаа шүү. Тэгээд Берлинд 11 сарын 1-нд уулзсан. Бай бай. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө олтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би таад юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За, тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За, тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За, тэгээд дундуур завсарлана.
тэр завсарлагын дундуур таадаас надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөхдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үн цэн хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За, зин вонсон байли.